Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн миний жор бол уламжлалтын мемийн түүхийд. За, Отчмаар их сургуульд бид нар нэгдэх курст байхдаа эми ургамалд яваад дотоодын ургамлыг хэрхэн зөв цагт нь түүж бэлтгэв, яаж цэвэр байлгах уу гэдэг тал дээр суралцдаг. Мөн хичээлийн явцад хандалах эмийг уламжлалт аргаар манчуурлаар хийх аргад суралцж байна. Мөн 3 дахь курсын зуны үйлдвэрлэлийн дадлагаар уламжлалт эмийг үйлдвэрийн аргаар орчин цагт яаж хийж байгаа гэдгийг харж байгаа. Ер нь бол уламжлалт анагаах ухаанд эм танк, эмч хүний зэвсэг гэж үздэг. Энийг үлгэрүүлэлээр Баатар дайн байлдаанд орохдоо хамгийн сайн чанараар хийсэн төмөр гантай сэлэм жадыг барьж байлдаанд орж ярилт байгуулдаг өндөр магадaltaй байдаг учраас ингээд эмч хүний хамгийн гол зэвсэг бол эм тан шүү. Хэдийн явдал мөрөөр идэхгүй бол эмээр заснаа, эмээр засаад идэхгүй бол заслыг авсарна гэж ингэж хэлж байгаа. Энэ шат дарааллын хувьд бол яг эм бол ингээд 3 дугаарт орж иж байгаа маа. Тэгэхээр заслыг бол цаг үргэлжид хийх боломжгүй байдаг те улирлаас шалтгаална. Эмийг бол цаг улиралтанд зохицуулаад эмийг сэрэн бүлээнээр нь зохицуулаад хүнд өгж болдог. Эмийг дандаа жорыг дандаа тодорхой найрлагаар хардаг. Энэ ямар ургамал найрлага орсон байна. Дараачийн найрлага маань тэрнтэй найрлагын хувьд давхцаж гин үү, давхцахгүй байна уу? Дотор нь одоо ямар цус шингэлдэг үйлдэл, ходоодны суур галын элчийг үүсгдэг энэ суур найрлагууд орж ийн гэдэг эмийн түүхийдийг жоруудыг задлж хардаг. Тэр манай сургуулийн оюутнуудын давуу тал нь тийм болсон байна. Тэгэхээр жорыг бас тэгээд доторх найрлагуудын түүхийдийг сайн харж явах хэрэгтэй. Үндсэн паян тус эрдмээс гадна тэр жорыг задрагыг бас харах хэрэгтэй шүү. Энийг оюутнуудаа зөвлөё.